Махтай гуралтай шүл. За авраг одоо ямар өнгөнд хамгийн дуртай вэ? Хөөх өнгөнд дуртай. Монголчууд одоо хөөх мөг зөнгөрийн шүтэд явдаг тугтай шүү дээ. Хамгийн дуртай улирал. Өвлийн улирал. Хитэн жагуулахаар олон сайхан Монгол дээлээ өмснөө. Таны дархан мэх Гусааж авах мэрэгдэл. сэтгэл тоногсон одоо хамгийн сайхан барилдаан. Анх 500 баяр төрүүлэхтэй сайхан барилдаан гарсан да. Бөхчин хүн дуучин гэдэг таны хамгийн дуудах дуртай дуу. Дүүрэн жанаал болох дуртай байдаг юм аа. Эвэрхүү байдаг да. Баярлалаа. Нэрээ бөхчин хүн дуучин гэж үнэн байна. Хэвээ нотлоо. Хоол ирэхтэй сайн уу? Хоол ихтэй болно. Хамгийн дуртай. Махтай гуралтай шүл. Та өөрийгөө одоо бас нэг амтнаар одоо зүүрэл дүрслүүл өөрөө одоо ямар амтан байхсан бол. Нэмээ одоо би чинь Шилийн гол аймгийн анхдагч удааны чолгох найраар авраг чолоосон. Одоо миний сүйдэр жургаар бас олон улсууд бас бүргэдийн дүртэй гэж ярьдаг юм аа. За та бөхчин байгаагүйсэн бол ямар мэрэгжлийн хүн байх болсон бол. Одоо бөхчин болсонгүй нэг сайн малчин л хүн байх та. Энийг сайн дасгадаг уу та? Дасгана. Хайртай унаагаа нь одоо би бүхий ийсдэхэд явхтан орхиод гарч ирээд тэр донд нь манай хайртай мөрөн бүр хайр гажир явсаа. Одоо тэгээд хижээдээ харсаж дурсаж явдаг юм аа. Одоо нэг ийсэр нэг сайхан унаагаа алдах чинь бас харамсал юм. Өөрийн чинь хамгийн тоодог бүх. Хамгийн тоодог багтдаг бүх одоо Хадбаатар аврах гэсэн үний тоодог. За 18 наснда бас чаддаг бол өөрөө өөртөө юу гэж хэлмээр байна? Аав ээж нь ер нь хайрлж хөндлөж явах ёстой л гэж бодно да. Хайр дурлалын тухай юу гэж боддгоо? Одоо дурлсан бүхний зүйл ярьж чадахгүй да. Та өр хүүхдээ үргэлж ярьдаг үг. Худал ээж болохгүй, хулгай ээж болохгүй. Одоо хүний хөндлөж яваарай л гэдэг үг ярьдаг. За одоо яг бороо орж ийн энэ мөчд юу бодогдож байна? Одоо хур бараа хайлагч одоо манай Монгол ард түмний одоо боён гişг шүү. Одоо энэ жил хур бараа ихтэй тансаг сайхан зоны олрол өнгөрнө гэж бодож байна. Ашаа нутгаар ч одоо ном ногоон тал шиг жишг дэлгэрнэ да. Бэлгээр болтгоо. Баярлалаа.